За юу цэцэн таймнэр зүрүүдээ галтгоо зурлынхаа 3 дугаар бүлгийг дууссан гэдээ арай гуниглаад байгаа юм шүү дээ. Тэгвэл одоо та хэдтэй галтгоо зурлын бүрэн хэмжээний кино болох Галтгоо Парисыг ярьж өгье. Үйл явдлын хувьд Галтгоо Парис нь цувралын 3 ба 4 дугаар бүлгийн голд өрнөх тул орхио өвчгөл та хэдтэй алуулж магадгүй л дээ. Тэгээд тийм болохоор өнөөдрийн дугаартаа Галтгоо Парис киноны үйл явдлыг маш товч өгөөд тодорхой байдлаар спойлер байдлаар хүргэх гэж байна. Ууж идэх юм а сайхан бэлдээ суугаарай. Дээрэс нь Галтгоо шиг өөр олон гоё зурлуудыг үзэх хүсч байвал лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Учир нь манай сугийг үзэж байгаа хүмүүсийн 42.7% нь subscribe дарахгүйгээр үзэж байгаа. Гүмэн сонирхолтой тоо юм шүү. Тэгэхээр та бүхэн дарчих юм бол илүү гоё гоё зүйлсүүдээс хоцрохгүй байх нь шүү дээ. Ингээд кино руу орцгоё. За энэ кино маань эхлэхэд манай эдийн өдөр тутмын амьдрал гарч эхэллээ шүү. Тэгтэл энэ үеэр зөөгч Эва Лео дээр хурж ирээд ахлах хаана байна вэ гэж асуухад Леож ахлах завгүй ахлах шин зэс бодож байгаа гэдэглээ. Үүний дараач ахлах хэрхэн хуурай агуулах дотор шилийн барьсан хэвтэнгээ шинэ хоолны цэсээ бодож юун гарч байгаа юм чинь бүр дээр нь будаа мудаа асгаж масгараад ахлах маань бас урд хүн уусан шинжтэй яаж илгэн тестийн болтоо үүнтэй зэрэгцээд ресторан дотор үүрлсэн хулганч гарч эхэлдэг бөгөөд тэр хулганч өстө хаагуур бол хаагуур яваастай харин манай хэд бол хоол ундыг гэлзуулаастай ийхүү түүний араас Вика маань Макстай хийх хуримдаа зориулан даашин центрээ авцсан бөөн баяр болсон орж иж байгаа юм чинь өнгөрсөн бүлэг дээр чинь бөөн алаан дунд явж Макс маань эцэст нэг Викаг өөрийн болгож бүр гуйлгуулад гэрлэхээр болсон байгаа шүү дээ. Гэхдээ энэ тэгээд хэр удах юм бол доо чааваас санаа зовох юм. Ингээд Вика жож өрөөд удаагүй байхад хуурай агуулгаас манай хайрт ахлах Виктор Петрович үхэл царайсаар л гараад ирдэг ба. Дөрмийн дагуу хідэн тоогоочнороо хэргэж гараад л өөрөө дурандаа ууцсан байж энэ хідэн уулгацсан юм шиг дандаа загнаж өгөх юм та. Энэ үеэр Настя хурж ирээд ахлахад хэлж байгаа. Үйлчлүүлэгч хоолоо жаахан халаалгамаар байна гэд уг нь аятайхан хэлсэн боловч угийн зөрүүд ахлах маань ингэж байгаа. Наад хоолой чинь хүүтнэр иддэм халаамаар байвал бас халааж өгч болно гэдэл нэг юм сэтсэн байртай гараад явлаа шүү. Юу хийж цусгаа алах юм бол тоо. Тэгээд үзэг солигдоход жахлах шууд нэг шил юмтай нөгөө үйлчлүүлэгчдэр явж очсноо халаалгах хоолн дээр нь архи асгаснаа гал асааж үйлчлүүлэгчийн сахал энтергийн шатаагаад бүр алж өглөө ёо. Тэгтэл ядаж байхад зөв ширээн дээрээ биш зөв зүгээр гимгүү сууж исэн хүний хоолыг очиж шатаацсан байвал яах вэ? Ресторан биш галзуугийн имлэг гэсэн үг ээ. За ийхүү тун их банталтанд орсон ахлагч дөрмийн дагуу өрөөндөө орж ирээд уух гэж байтал нөгөө түрүүн киноны ихэнд гарсан хулгайч нь ахлагын хундан дотор орсон байвал яах вэ? Ядаж байхад түүнийг нь ахлагтай ярих гэж орж ирсэн Вика харчид бөөн орлон чарлаан болж паникнд ороход галтгооч араас нь хулгана гэж ёстой дайн болонгоо алдаж байгаа юм чинь. Гэхдээ тэгээд бодо бөө юм болсоор аянуурач удаа арай гэж нөгөө хулганы чинь дээрээс нь юмар дараад бариад автал нөгөө хулган чинь явсаар димад өгөх гэжсэн хоолн дотор нь орцсон байлаа. Бурхан тэнгэр минь. Тэгтэл тэрийг нь Настя маань хөөрхийн мэдлгүй аваад Дима дээр авчид өгчдөг ба. Дима ч хоолн дотор нь хулган байгааг нь хараад арай л сүнсэн зээлцсэнгүй. Аван холдууснаар хулганд тойрсон паян өндөрлөж киноны маань аль биесны үйл явдал эхэлж байгаа юм. Энэ үзэг зэлдэгтүүд шинхэн аа болсон костюм маань хүүгээ дагуулад Макстай хамт цэцэрлэг түрээлэнгээ зугаалж явлаа. Энэ үеэрч костюм маань зайлуул хүүхдэд болоод нэлээд цутарсан байж байх ба. Хүүдээ Степан гэдэг нэр өгчээ. Тэгтэл яг манай хоёрт сууж амжааг байхад Степан аваачаад памперсандаа баачлаа. Ёстой нэг игдүүтэй адтай амт юм да. Тэгсэн түнд нь костюм чинь жигтэйхэн уурлаад л Макс хэлж байгаа. Гэр бүлийн амьдрал бол хэцүү бас их ядаргаатай. Одоо манад ганцхан энэ л мөөм хардаг болсон гэд шаал тэнэг юм яж гараад өнөө маргаашгүй хурмаа их гэжсэн Макс чинь сэтгэл санааг өмрөөлөд наачнаа. За үүнээс болоод Викатай хурмаа ингээд догдоод байжсэн Макс чинь гин айгаад юун хурим хийхтэй мантаа бол явчваа. Костя гэж бүр үнэн дүв гарнаасан. Ингээд Макс ч түүний дараа ажил дээр ирэхдээ мах татаж байхдаа өөрийнхөө амьдралыг татаж байна гэж бүр амар депрессэнтэд орцсон айж байлаа. Гэхдээ тэгсэн тэр үеэр нь Димач бүр амдаа дуу муу аялцсан орж ирээд ахлах дээр очингуудаа хэлж байгаа. Францын ерөнхийлөгч хүүхэн ирснийг дуусан л үсттэй. Тэгвэл манай ресторан Францын ерөнхийлөгчтэй их оройн зоогийг зохион байгуулахаар болсон. Ямар вдэ гэж мэгээд бүр муу ахлахын маань золтой зүрхээр явуулсангүй шүү. Тэгсэн чинь үүнийг сонсон ахлах хэлж байгаа маа. Гэхдээ тэр өдөр чинь Макс Вика хоёрын хорин болно штэ. Хэмээн хэлэхэд үүнийг нь хүний ирэх дуртай Макс аль хэдийн сонсчод өөрөө баг явж утсан нь таад хүлэн автаа зохион байгуулаа. Вика бид хоёр угаасаа хурмаа өөр өдөр рүү шилжүүлсэн энтергээд залаад хаялаа. За ингээд худлаа бураад эхлэхээр нэг л юм болдог шүү. Макс минь яад юм байгаа юм бол. Тэнх үргэлжлүүлэн Макс Викаг заалан сууж байхад нь юу усан тухай хэлэх гээд яваал очлоо. Тэр үед мөн Вика маань ч удахгүй хурмаа байна гэд айгүй жаргалтай сууж байх бөгөөд үүнийг харсан Максын сэтгэл ахаад л хоёрч одоо болохоор хурмаа хийгээсээ айхаа болж энтэр. Яасан юм хуумгай сэтгэлтэй хар шаар вэ? Гэхдээ Макс угийн хулчгарын болохоор Викад юу усан тухай хэлэхээс төгшөөгөөд шууд Дима дээр очсноо. Дмитрий Валидимирович Вика хоёр ярилцаад яалч тэр өдөр хурмаа хийхгүй болохгүй юм байна штэ гэж шийдлээ. Викач бас ламд үзүүлсэн юм байна л дээ. Гэт худлаа ирсэн юм а залруулах гэж үс гарлаа. Тэгсэн түүнийг нь Дима сонсонгуудаа алив явъя. Чамтай уулзвал хүн байна гэд Максыг дагуулаад шууд Оросын ерөнхийлөгч амьдардаг Кремлийн ордон дээр хүрэл ирдэг юм байгаа зү. Тэнхүү ирснийхээ дараач ингэж байгаа. За Макс, наад үгээ тэр ерөнхийлөгчтэй хэлээрээ. Би өөр хүн шүү гэд
Төрийн төвшний өндөр ажлыг би хойшлуулж чадахгүй гэд амхандаа бас үннээ хэлж гарваа. Гэхдээ одоо тэгээ яах вэ Макс? Амалбал барьж болдгоос хойш тэгээд Викадаа алуулж дээ. Ийхүү наашаачгүй цаашаачгүй болсныхаа дараа Макс дахиад л өөрийнхөө буруугаас олж гүн гүнзгий хямрал унлаа. Уг нь тэгээд Викад шууд хэлчих газар дандаа ингэж өөрийгөө зоож идэг Макс угаасаа усан тэнэлдэ шаарч. Цэрэг яваач нэмэр байхгүй. Одоо энэ хэсэгтээ гестаадтай нэг сонирхолтой юм дуулгая. Та нэг цагийн дотор аудио бичлэгийг шийхвэд 2-3 цаг зарцуулахад гар хурууч нь болохоо гэж байна уу? Одоо тэгвэл энэ бүхнийг ердөө 4 минутын дотор чимээгээ бичээчийн тусламжтайгаар амжуулах боломжтой боллоо. Чимээгээ бичээчийн дүрс болон аудио бичлэгийг ухаалгаар текст рүү болор дүрэнгийн тусламжтайгаар ямар ч алдаа мадаггүй хөрвүүлж Word, PDF, TXT гэсэн зэрэг таны хүссэн хэлбэрээр гаргаж өгөх болно. Чимээгээ бичээчийн гар утасны аппликейшнаар болон вебсайтаар хэлбэр ашиглах боломжтой шүү. Цаг хугацаагаа хэмнэн бүтээмжээ нэм чимээгээ бичээч. Ухаалаг сонголт. Одоо буцаад кино руу орцгоё. За тэр хооронд ахлагч Орос, Франц улсын төрийн тэргүүнүүдийн зоогон зурулж их сүрхий бэлдэж гарваа. Тэр үеэрч Вика ресторан дээрээ хурж ирэхдээ өөрийнх нь хөрөм хойшлогсныг мэдээ бөөн уур болж Макстэй хэрэлдэг ба. Манай хоёр ч өстой сүулдэ ноцтоод бие биенийхээ нүүрэн дээр тоорт энэ төр наага тэгээ баг салхаар болчлоо дөө зайлуул гэж. Үүний дараагаар харин ресторанд ерөнхийлөгчийн туслан хамгаалалтыг нэрдэг бөгөөд рестораны булан дохоо бүрийг нэвжиж байж болох бүхий л аюултай зүйлсийг нэг дийгэнгөө илрүүлж байгаа юм чинь. Түүний дараа ерөнхийлөгчийн тамгын газрын болттой ахгүй Франц Юкийн ажлын албаны Никол гэж залуутай ресторанд хурж ирдэг ба. Энэ үеэрийн ингэж байгаа. Бид хоолны асуудлыг Францын мэрэгжил нэг нөхдөд даатгана гэд муу ахлахын маань аль биесээр жигээ тайж байгааг улаан нүүрэн дээр нилээ ажиллаа шүү. Өөрөөр хэлбэл оройн зоогийн тэр Никло гэж залуу хариуцж ихээр болчлоо бацар байна гэж. За үүнд мэдээж ахлагч бөөн гомдол болох нь ойлгомжтой шүү дээ. Үүний дараа Никло ресторантай танилцж байх зураа Викаг хараад баг анхны харцаар дурлаж Максаас ууш нэрвтэд уйлцсан байгааг нь харангуйтаа инээлгэж минээлгээд хурган панаалтах гээд үзлээ шүү. Одоо тэгээд Максаас ууж ингэж нэрвтэж байхаар эртхэн өөр хүнээ бодвол дээр юм шүү дээ Вика минь. За тэгээд маргааш өдөр нь болоход манай ресторан чинь 2 төрлийн тэргүүнүүдийн уулзалтанд бэлдээд Никлоч галтгоог нь тэр чигээр нь атгацсан байж байлаа. Энэ үеэр ч ахлах маань нилээд хусчихсан царайтай орж ирдэг бөгөөд өөрийг нь жийсэнд хариугаа авах гээд бас нэг хороо найруулсан байж байваа. Ингээд ахлагч зориуд Никлогийн утсыг хулгааснаа өрөөнд дотроо баахан зөгөөнүүдтэй орхичдөг ба дараа нь өөрөө уцруу залгаж Никлог урагтаж оруулах гэтэл Никло биш Вика салгалаад ахлахын өрөөр ороо наачлаа. Дийнх худалгүй Викач нүрээрээ дүүрэн зөгийг татгуулж аваад бөөн орлон болоод гараад ирдэг ба. Никлоч одоо Вика туслах гэж очиж байхдаа шалан дээр савж унаад юу ч болоод байгаа юм бэ? Тэгсэн энэ бүхнийг харсан согтуу ахлагч Орос зэвсэг чи хизээж хаанаас ирэхийг мэдэж чадахгүй гэж мэгээр бүр мангар баясалтай айж байгаа шиг. Юу н энэ ахлагч ер нь муухай чөтгөрлөг хүн юм аа. За ингэж зориуд Никлог замаасаа зайлуулсан ахлагч эргэн галт тогооны удирдлагыг аваад оройн зөөгөө бүр янзын бэлдээ таялаа. Гэвч сүлд нь ахлах маань жаахан өмнөвтүүлсэн байж ингэж байгаа. Би өөрөө ерөнхийлөгч нарт хоолоо авчиж өгнө гэд Диматай бөөг хэрүүлснээс болоод Оросын Юкийн тамгын газрын даргын эмзэг цэг рүү хайруулын тавгаар хус чаяад араас нь Юкийн хамгаалтын албан галтгооны эдийг мэн шуу шалан дээр хөвтүүлж гарлаа. Тэгтэл яг энэ үеэр нь Костегийн авч явсан шампансгүй дээшээ буудахад заалтан дэсэн төрийн тусгай хамгаалтын нөхдүүд бөөндөө босч ирээд Юкүүдийг аваад гардаг ба яахлаарэ дандаа ийм болж идэг байна. Гүйдэлтэй галтгаа юм уу хаашийн. За энэ хүү хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтыг гарамгаагч нь алж хайсны дараагаар Клод Моне ресторан маань тэр чигтээ хаагт гарвалж хөрхий. Рестораны идэж үүнд нь нэлээд сэтгэл дундуур байх бөгөөд одоо яах учраа боллоо байж хахад нь Дима хурч ирэнгүүтээ ингэж байгаа. Би Парис ресторан худалдаж авсан гэд ээлж сюрпризээ барьдаг юм байгаа ч тийм. Үүнд манай идэж бөөн баяраа. Гэвч Дима зөөгч бариминуудаа тэндээс авъя гэхэд нь Костяс Дима дээр гүйчжээд хүүгийнхээ Францаар дуулдаг бамбуушны дууг нь дуулж аваад хамт явахаар болчдөг наасан. За энэхүү Парист ажиллахаар болсон манай идэж дараагийн хэсэг эхлэхэд нисэх бодол дээр бөөндөө ирсэн байж байлаа. Энэ үеэр ч одоо Макс Викатай ээлжид хэрүүлээ хийж байхдаа барьж байсан паспортыг нь нурснаа. Одоо чамайг яаж авах чинь хараа энтер гэлээ. Гүй тэгсэн чинь тэр нь хөөрхийн манай Левогийн паспорт байж таардаг бөгөөд Максын ихээхэн тэнэг хүн гэдгийг бид нэр эндээс дахин харж болох нь. За ингээд үзэг солигдоход Москвагаас Парист ирсэн манай эд чинь газар орныг үзэж хараад бөө баяр болоос тээ. Тэгин явсаар удалгүй Димагийн нөгөө шинээр авсан гээд байгаа ресторан дээр очиход тэр нь зүгээр л нэг живхээ шахсан зав байж таарлаа шүү. Тэгээд түүний дараа ахлагч тэрэд байрлах зочд буудлын тэр яван очиход тэр нь бас нэг нурж унхаа шахсан зочд буудал байх шиг. Энэ бүхнийг харсан ахлахын уур нь амар хүрээ Дима дээр очиод болцоход Дима өөртөө болохоор бүр ор тааш энэ төр захиалцсан яа гээд байгаа харшаарвэ. Очиж муу хэдэн ажилчтай муухай голоо зөгтөг наасан. За тийхүү түүний дараа Димач манай эдэг дагуулад та хэдийг Парис хотын хамгийн шилдэг ресторанд авчиж үзүүлээ. Юм сурч аав энэ гээд нэгэн тансаг ресторанд явсан очлоо. Гэхдээ тэгсэн тэр ресторан чинь үнэндээ манай ахлахын аавынхын ресторан байж таардаг бөгөөд ахлах маань ч аавтайгаа тийм таатай харилцаатай биш юм уу да хөөрхий. Энэ үеэр ч одоо Сеня Фежиан тэр тансаг рестораны чаминг гайхаад баг шоконд ороод өөрсдөөсөө ичж мичээд алж өглөө. Харин энэ хэдийг ингэх зурнд Никлоч нь Викаг Парис ирсэн сургаар нь хурч ирээд манай аниг болзоо энэ дагуулж яваа тэр хоёр чинь бүр Эйфелийн цамхагд орчихсноо болзоо их гэж илгэлж гарлаа да. Макс ч бас одоо Никлог ирэхэд нь Викаг хардаад уг нь амхандаа багажинд нь ороод дагаад явах гэтэл угийн бүтлгүй новшлохороо шал өөр газарт ирснээр цэм тэнтэрлээ унаад вөө фейлдэлт.
Гэхдээ энэ удаа бол яалтчгүй Максийн хогно л доо. За тийхүү маргааш өдөр нь болоход манай рестораны идэж Димагийн авсан хогон дээр ирэнгүүтээ нөгөө завийг нь засчянзлаад бүр шинэ юм шиг болгоо ажиллаа. Энэ үеэр Макс Вика хоёр ч бас зүгээрээ чадлагүй бие бинийгээ чатаастай. Ингээд эцэст нь нэг юм манай идэж ресторанаа бэлэн болгоод Аврора энтер гэд нэр өгөв. Үүнтэй зэрэгцээд ахлах маань шинэ хоолны цэс энтер гаргаад халаад өгөхөд бэлэн болж байгаа юм чинь. Дээрээс нь ахлах Левог төр орлуулахаар одоо Франц гэд дид ахлах авдаг ба. Сеня Федя тэр чинь нөгөө шинэ дид ахлагыг нь үдэж байгаад алуулан гаалдва. За ингээд ресторан маань албан ёсоор нэгтгэхэд ахлагын маань яг төсөөлж үйсэн шиг хүн амтан пиг дүүрээд алсангүй чаавас. Ямар сайнтай ресторан нэгтгэх эхний өдөр нь Виктор Петрович аавал шинэ авгаатайгаа хурж ирж байгаа юм чинь. Тэгэхдээ ахлагын маань аавч хүүгийн рестораныг жаахан дэмжих санаатай. Парисуудын хамгийн том хоолны шүүмжлэгчийн нэгийг дуудсан талаар ахлагад хэлж гарахад Вика ахлах хоёрын нүд нь орой дээрээ гараад бөө юм боллоо. Энэ үеэр нөгөө алдарт далайчин Федя маань завин дээр байхдаа далайн өвчин хөдлөд алж өглөө. Уг нь өөрийгөө сүрхий далайчин энтер гэдэг нөхөрч одоо яач вэ? Үүний дараа Викагийн маань одоо шинэ краш Никло эмээгээ дагуулад үргэлжлээ. Ингээд үзэг солигдоход ахлахын аавын сайн найз нөгөө айхтар хоолны шүүмжлэгч нь гэгээн дүрээрээ ресторан дээр хурч ирээд хэд хэдэн хоол захиалав. Түүнийг нь хийх гэж одоо манай хэд бүр амьдрал үздэг ба Федя гэж нэрний бөөлснөөс нь болоод шүүмжлэгчийн захиалсан халуун хоол нь бүр хүн идэхин аргагүй болжээ. Ахлагч жаргаа бараад өөр хоол барьж очиж баахан загнуулж гарч байгаа юм чинь. Дээрээс нь ядаж байгаа тэр ааштай шүүмжлэгчийн хоолыг нь бүтэн цаг хүлээлгдсэн ч байх шиг. Хаач өсөн бүр цаанаас нэг бүтлгүй идэг наасан. Ингээд шүүмжлэгч явсан хойно муу ахлах маань сэтгэлээр яваад илгээ архиар дэвтэж эхлэхэд манай эдийн зогссон зогсоол дээр нь байсан хэдэн биеийн үнэлэгчтэй Вика хэрэлдэж байгаад Макстай хамт цагдаагийн газар руу ачуулав. Дийнхүү цагдаагийн газрын хорход очисон хойно Макс Вика танд жилж байгаа. Вика би чам тайртай. Гэхдээ би заримдаа бүх зүйлийг баллаад хайчих юм уу? Чи тэрд бүхнийг дахиад чинээр ихлүүлэх боломж байгаа болов хэмээн хэллээ. Арай л хожимдож ухаарсан юм биш үү дээ, Максим минь. Ийхүү маргааш өглөөнд болж ахлах маань ресторан дээр яртал баахан хүмүүс бүр очрлоо зогссон байла. Үүнийг харсан ахлах маань бөөн баяр болж хитэн тогооч нараа үнсэж үглгээд л амар сайхан аштай болоод алж өглөө. Тэгсэн чинь энэ нөхдөө чинь бүгдээрээ Лугийн найзууд байсан байвал яах вэ? Өөрөөр хэлбэл Лугийн гей найзууд байсан бол яах вэ? Ахлах маань чихэнд энэ талаар мэдлгүй баахан хүн амтантай гар бариад үнсэж өнгөлцээд л бөө юм болдог байсны дараа Сеня ахлахад энэ талаар хэлэхэд нь Луч бүр алуулан галтаж байгаа маа. Үгүй явахтай тэгээд үүний дараа ахлах маань дахиад л ууж гарлаа. Яасан ч хэцүү юм дээ ахлах минь. Илэг мэлэг нь одоо юу болж байгаа болоо. За энэхүү шөнөөрөө болоход чинь нэг өрөөг шоронд хамтдаа өнгөрүүлж хамаг болох бүтггүйгээр ярилцсны дараа Макс Вика хоёр чинь эргэн нэгээ өгүүлээ сүйд боллоо. Ямар сайндаа шүн хоёулынгийнх нь нойр хөрөхгүй өвдөж байхдаа нэг нэгнийхээ өрөөрөө зөрж явж явснаа шууд лифтэнд таарлан гутаа үгийн зөрөөгөө барилдаан ихлүүж энтер. Нөгөө нэг хэврэг зочлуудлаа баг нурангаа алдтал ноцогнож өглөөд хөрхий хайрах юм байна гэж. Бурхан шүү. Тэгсэн чинь энэ хоёр тэнэг чинь бүр шал өөр оронд орсон барилдаан хийсэн байвал яах вэ? Тэгээд араас нь барилдаан хийж исэн орон доошогоо цөмрөд орчдөг ба. Буудлаа нураачаагүй нөх юм да. Энэ хүүний дараа Макс болон Вика хоёрын хооронд эргэн хайр сэтгэлийн гал асаж буцаад бие бинийгээ үнсэж өнгөйдлэг л вэ. Улаантав гэж. Энэ зур ресторанч одоо Парис даяар бэлгийн цөөхийнхний ордог газар усан тухай сэтгүүл дээр хэвлэгдэж гарлаа базар баана гэж. Гэсэн чинь энэ байдал асар хурдан хугацаанд өөрчлөгдөж Аврора ресторанч Паристай чамгүй алдартай ресторануудын нэг болж өргөжлөө. Тэгэхээр манай хэд жаахан бүтлгүүч хоол унд хийхдээ бол энийг ч араасаа дагуулахгүй алдаг гарууд байгаамаа. Тэгсэн үүнтэй зэрэгцээд Никлач нь Оросын ерөнхийлөгч Францад айлчж байгаатай холбогдуулаад дахин ерөнхийлөгчийн оройн зоогийг манай эдийн ресторан зохион байгуулахаар болчихвол яах вэ? Одоо тэгэхээр хоёр дахь удаага оройн зоогийг нь алж хайвал манай эд ч тэгээд баттаараа дуус болох нь л дээ. За ингээд үүнийг сонссны дараа Макс Вика ч дахиад муудалцаа салчлаа. Хүү ээж дүү ямар хэцүү юм бэ? Тэнгүү маргааш нь манай эд ресторан дээр иртэл живцсэн байвал яах вэ? Бүр цаанаасаа нэг дандаа нэг барцтай юм их юм аа. Ингээд үүнээсээ болоод муу ахлах маань ахаад сэтгэл санаагаар явахтай зэрэгцэн ээжийнхээ газар дээр ирлээ. Энд ахлах маань аавтайгаа дахин ууздаг ба аав нь ахлахад ингэж хэлж байгаа юм. Тэр би 5 жилийн өмнө чамайг ажлаас нь халагдахад дэрэгдээ авсан бол Москвагийн шилдэг ресторан гарч ирэхгүй байсан юм аа. Тийм болохоор шулаа минь би зөвхөн чамайг сэлд сураг гэсэндээ ус руу шиддэг байсан юм гэдэл яалчгүй эцэг үний хайрын дотор халан гаднаа байдаг сургаалыг айлтваа. Үүнээс нь ч муу ахлах маань сайхан урам зориг авдаг бөгөөд ямар ч хамаагүй аргаар ерөнхийлөгчийн оройн зоогийг зохион байгуулахаар шийдэж нэгэн жижиг завыг олж өгөөрхий. Ингээд манай хэд ч нөгөө жижиг заваа гяс тогтчулж авдаг ба аавынхаа ресторанаас ч одоо шаардлагатай бараа материалууд авчихв. Гэсэн ч дөрмийн дагуу Сеня, Федя, Макс гэж хэдэн салгасан юмнууд хоолны материалуудаа завь руу оруулах гэж байгаад ус руу нунгаачдаг ба одоо ингээд бүх юм дуусж байгаа юм да. Тэгтэл тэр үед нь Макс ч одоо буруугаа цариулахаар ингэж байгаа. Ахлаа таад явж вэ? Би тэд гэс материалаа цогцолчаад хэдэн гүрэн дараа авчид өгчөө гэтгэлээ. Түүний дараа ч одоо Макс, Сеня, Федя, Ло тэр дөрөв шууд Парис хотын гудамжаар гүйж баахан юмнууд хулгаж гарваа. Бүр үнэн шир наасан. Тэгж бүх хэрэгтэй юмнуудаа хулгаж авсны дараа манайд бүр бүх юмнуудаа нэг бааданд буугаад ахлагт амжилтаа өгч ерөнхийлөгч нарын оройн зоогийг авч байгаамаа. Тэгсэн тэр үеэр нь Костчи завин дээр явж байхдаа Никло Викад гэрлэх санал тавих гэдэг байгааг олж мэддэг бөгөөд Гэс Макс андрууга залгаж хэлэхэд Макс шууд завь руу мотоцикл энтер хулгайлаад давхиж гараад л сүр. Тинхүү Макс завны явж өнгөрөх дараачийн гүрэн дээр ирсний дараа завь руу үсрэхгээл амар тооцоол энтер гаргаад яг тавцсан дээр буuna гээл шууд үсэрсэн чинь ус руу унцж байгаа юм чинь.
Мэдээж Максийн бодсон юм хойно юу гээл зүгээр бүтвдээ. Дандаа нэг буруу тооцоололтой. Ингэж Макс ч уснаас гарч ирэхэд нь Вика тандад хэлж байгаа. Вика, намайг уучлаарай. Чи энэ үгийг хэдэн зуун удаа сонссныг би мэдэж байна л та. Би ч гэсэн өөрийнхөө ад жаргалыг сөрүүлсэнтэй харамсаад барахгүй байна. Тийм болохоор би чиний төлөө сайн хүн болох гэж хичээнэ. Би амлаж байна. Бас хамгийн гол нь би чамд хайртай хэмээн хэллээ. Өө тэгсэн яг энэ үед нь манай хоёрын романтиклыг харахаар исэн хөлгийн ахмад чинь завныхаа залуурыг хайснаас болоод завинд булан мөрөхөд Путин гой чинь Франц улсын ерөнхийлөгчийн дээр унаад алж хаялаа. Дээрэс нь бас яг ингэж зав мөрөхөд нь ахлах дахиад л Юкийн тамгын газрын ах хүүгийн эмзэг цэг рүү өшглөө хийчихв. Хоёр дахь удаа шүү дээ бүр. Үүний дараа ч Юкийн тамгын газрын ах хүү ерөнхийлөгчдөр очиод ингэж байгаа. Би одоо эднэрийг бүр байхгүй болгоно. Төмөр замын буудал дээр хуушуурал зарж байг гэхдээ Путин гой ингэж байгаа. За яах вэ? Хэрэггүй. Эднэр чинь харин ч надад их тус боллоо. Тийм болохоор бүх юмыг сайхан болгох тал дээр нь зохицуулгээд тэглээ шүү. За ингээд ерөнхийлөгч нарын оройн зоогийг 20 туудаага алангаа алдсны дараа ч манай админ иргэн Орос руугаа босож ресторан чимийн байдалтай орон Вика Макс орж хурмаа өргөн дэлгэр сайхан хийж гарлаа. Одоо тэгээд үгсэн ч сэгсэн ч хамттай юм шиг дээ. Ийхүү галтгоо Парис тэмэх кино маань өндөрж байгаагээд та тэгээ галтгоо зурлынхаа 4-р бүлгээр бүгдээрээ иргэн уулзцгаая. Тэн дээр ч бас алаан болно доо. Хүлээж байгаарай. Манай сувгийг үзэж байгаа хүмүүсийн 42.7% subscribe дараагүй л шүү дээ. Та дарчих юм бол би өстөө хичээж гоё оруулнаа.